Okay? Just a bitch and fucking hot. За, Tectonic-ийн бүжгийн холбооны Tech Pro самплийнхан байлаа. Tectonic бүжиг ер нь одоо плеерээс гаралтай биш шүү. Ер нь ингээ шилмэл ингээ эргүүлдэгс тийм ээ. За, тэгэхээр манай шоуны хамгийн сүүлийн даалгавар эхлэх гэж байна. Энэ даалгавар дуусны дараа мэдээж шүүгчд маань дүнгээ гаргаж шоуны ялагчийг тодруулах болно. За, тэгэхээр даалгаврыг та бүхэнд танилцуулъя. Sex on the Beach гэдэг коктейлүүдийг та бүхэн мэдж байгаа. Тэгэхээр энэ коктейлийг дөрвөн оролцогч маань дөрвөлээ хийх ёстой. Хамгийн сайн хийсэн, хамгийн сайн плеер үзүүлсэн мэдээж одоо зэрэглэлийг хамгийн сайн байлдан дагуулж чадсан мэдээж ялагч болно. Ингээд эхний оролцогч Одыг өрж байна. За. Одыг дэмжиж байгаа хүмүүс байна уу? Хамгийн сүүлийн даалгавар шүү. Тэгэхээр энэ ч мэдээж өөрөө юу чаддаг бүх зүйлийг харуулнах гэж би яг итгэлтэй байна. За ингээд Одтой амжилт төсөө бүгдээрээ алгаад баши. Грин саундаас төлөвлөн оролцож байгаа Од. Picchita va bene, se tu la parla miezza americano, quando si fa l'amore sotto la luna, come da bene in capo di I love you, papà l'americano.
River Sound-аас төлөөлөн оролцож байгаа. Од Bartender Reality Show-ны шилдэг дөрвийн нэг. Six on the Beach коктейлийг хийж байна. За одыг дэрж байгаа хүмүүс бүгдээ алгадаа ший. River Sound-аас төлөөлөн оролцож байгаа. Одхоо. За үнэхээр за одыг дэмжиж байгаа хүмүүс бүгдээ Академиг уран байрлал сэтгэл санаагаар дэмжиж өгье. За үнэхээр маш гоё байлаа. Манай нэвтрүүлгийн зорилго бол үйлчлэгийн урлагийг олон таниулах, бартендер хүний мэрэгжлийн онцлогийг бас гайхамшиг мэдрүүлэх нь манай нэвтрүүлгийн зорилго юм аа. Маш гоё байна уу? За одод баяр хүргье. За дараагийн оролцогчийг өрье. Зочин Бродвей сүлжээ ресторанаас төлөөлөн оролцож байгаа Нацаг Доржийг өгтөж авцгаая. Нацаг Дорж. За тэгэхээр нацгаад шүүгчдээс өгсөн даалгаврын дагуу 6 минут байгаа шүү дээ, тийм ээ? 6 минут хангалттай хугацаа байж ядгүй чана. Хангалттай. За амжилт хүсье. За.